Бүргэд тун сонирхолтой зүйл хийдэг. Тэрээр мод эсвэл бутнаас мөчрийг хугалж хошуундаа зуусаар өндөрт гарч мөчрөө зуугастай агаарт эргэлдэж эхэлдэг. Хүчтэй эр бүрэгдүүд эмэгчин бүрэгдийн эргэн тойронд нисэж эхлэхдээ мөчрийг доош унгадаг байна. Гэхдээ бүр доошоо зүгээр унгаж хаях биш. Доошоо унаж буй мөчрийг дахин шүрч эм бүрэгдэд маш болгоомжтой авчирч өгнө. Эм бүргэд энэ мөчрийг авбал дахин доош унгаж эрен түүнийг барьж аван дахин авчирч өгсөөр нэг үйлдэлээ олон удаа давтдаг. Хэрвээ тодорхой хугацаанд мөчрийг удаа унгаахад эр бүргэд мөчрийг алдалгүй шүүрч авахад сонголт хийж зүтгэл гаргасан эр бүрэгтэй нийлдэг. Тэд яагаад ийм зүйл хийдгийг дараа нь ойлгох болно. Хатан дээр цугларч хатуу мөчрөөр үүр барьж өөрсдийн хамгийн зөөлөн өдөө зулгаан бүх нүхийг тансаг хөвсгөр өдөөрөө битүүлэн доторлон зөөлөн дулаахан болгодог. Бүргэд ийм зөөлөн дулаан үүрэнд өндгөлдөг бөгөөд дараа нь дэгдээхээгээ өсгөхөд маш их анхаардаг байна. Бүргэдийн ангаахай маш жижиг, нүцгэн, сул дорой байдаг тул эцэг эх нь тэднийг хүчрхэг болтол нь өөрсдийн бие махбод ухаанаар нь зориулдаг. Ангаахайгаа хур бороо халуун нарнаас далавчаараа хамгаалж ус хоол хүнс зөөсөөр дэгдээхэнүүд өд ургах болтол нь тижээн. Өд ургаж игснээс хойш л далавч сүүлэнд хүч ордог аж. Эцэг бүргэд үүрний ирмэг дээр суугаад далавчаараа хүчтэй дивэх бөгөөд энэ нь үүрийг эвдэх үйлдэл юм. Бутлах, цохих, сэгсрэх гэх мэт бүх өдүүдийг нь доош унгаахыг оролдох бөгөөд тэнд дараа нь хатуу мөчрүүдэл үлдэхэд айж сандарсан дэгдээхэнүүдэд хатуу үүрэндээ ургаас болгоомжлон үлддэг. Эцэг эх нь урд өмнө маш инхри халамжтай байсан ч эм бүргэд хаа хоол нисэж загас барьж ирэхдээ дэгдээхээ байгаа үүрнээс 5 метрийн зайд олзоо хаян суудаг. Дэгдээхэнүүд хоол нэхэвч тэдэнд өгөлгүй. Загасыг өөрөө идэж эхлэх нь тун сонин. Дэгдээхэнүүд үүрэндээ тохиггүйдэж өсөж чадлаараа тусламж хүсвч тэдний төлөө бүхнийг хийж өгч байсан эцэг эх хоёр нь гайхалтай өрсөлдөхийг мэдэрч үүрнээсээ гарах ёстойг ойлгоно. Дэгдээхэнүүд урд өмнө хизээч хийж байгаагүй хөдөлгөөн хийж эхэлдэг. Эцэг эх нь тэднийг үргэлжлүүлэн асрах юм бол тэд цаашид хүчит амьтан байх эрхгүй. Дэгдээхэнүүд үүрнээсээ гарахаар мөлхөж эхэлдэг. Энд болих хөдөлгөөн юу ч хийж чадахгүй, юу ч мэдэхгүй жижиг дэгдээхэнүүд эгц хадан зохионы налуугаас унаж ангал руу ниснэ. Энэ үйлдэлийг харанбуй эцэг бүргэд бяц унахаас нь өмнө нуруунаас нь шүүрч өгөхөөс сэргийлдэг. Эмэгчин бүрэгтээ мөчир унгаж шүүрч авч байсан үйлдэлүүд энд давтагддаг. Эцэг бүргэд дэгдээхээ нуруун дээрээс нь шүүрэхдээ хизээч гэмтээдгүй байна. Намар болоход урд өмнө хизээч хийж байгаагүй хөдөлгөөн хийж эхэлдэг. Нэг өрөөсөн далавчаа салхинд хийсгэж агаарын урсгалд унаж дахин сөрж нисэж эхэлнэ. Бүргэд дэгдээхээ ингэж нисгэж сургах бөгөөд дэгдээхээ өөрөө нисэж эхлэмэгц дагуулan загас олддог газар үзүүлдэг. Энэ бол оюун санааны болон бие балдрын хүүхдүүдэд хэрхэн хүмүүжилж болохыг харуулсан маш сайн жишээ юм. Эмэгчин бүргэд мөчрөөр эрийгээ сонгодог нь дэмий хоосон зүйл биш юм. Тэрээр ирээдүйд төрөх дэгдээхээгээ осолдуулахыг хүсэхгүй байна гэсэн сонголт юм. Бид хайхарамжгүй аавыг шалгахгүйгээр сонгодогч үр хүүхдээ мөн тоохгүй эсвэл бүргэд цөөхөн дэгдээхтэй байхын нууц буюу бүргэд жигүүртний хаан байсаар байх ёстойгийн нууц нь энэ юм.